Өрхийн бизнесийн амжилтанд хүрэхийн тулд дараах үндсэн арга замуудыг судлаарай. Бизнесийн зорилгоо тодорхойлох. Бизнесийн амжилт нь урт хугацааны тодорхой зорилттой байхыг шаарддаг. Өрхийн гишүүд хамтдаа бизнесийн зорилгоо тодорхойлж, нийтлэг үнэт зүйлсд суурилсан алсын харааг бий болгох хэрэгтэй. Гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг тодорхойлж, үүрэг хуваарлтыг үр дүнтэй болгох. Зах зээлийг судалгаа хийх. Зах зээл тулгамдж буй асуудал хэрэгцээг таньж, шийдэл санал болгох. Өрсөлдөгчийн хүчтэй болон сул талуудыг судалж, өөрийн бизнесийн онцлог давуу талуудыг тодорхойлох. Нууц бололцоогоо үнэлэх. Өрхийн гишүүдийн чадвар, туршлага, сонирхлыг ашиглах бизнес эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг тодорхойлж, санхүүгийн хөөсрүүдийг хянах. Гэрийн ойролцоо байрлах, байршил, тоног төхөөрөмж, оновчтой ашиглах. Инновац технологиг нэвтрүүлэх. Зах зээл шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарах. Сошиал медиа, онлайн худалдааны платформуудыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх. Борлуулалт маркетингийн стратеги боловсруулах, бизнесийн онцлогийг харуулсан брэнд бий болгох. Үйлчлүүлэгчдийн сан тусалтыг сонсож, тэдэнтэй ойр харилцаа үүсгэх. Зах зээлийн бодит байдалд нийцсэн үнийн стратеги хэрэгжүүлэх. Санхүүгийн менежмент, зардлын хяналт, орлого зардлыг наривчлан тооцож, зардлаа хэмнэх. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнесийн өргөжүүлэх, санхүүгийн стратеги боловсруулах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Шүлжээ үүсгэх, бусад бизнестэй харилцаа тогтоож, хамтран ажиллах боломжийг судлах, орон нутгийн онцлог хэрэглэгчдийн зан төлөвт нийцсэн үйл ажиллагаа явуулах. Доктортой байдлыг хангах. Ёс зүйтэй бизнес эрхлэх, үйлчлүүлэгчдийн илтгэлийг олохын тулд шударга зарчим тулгуурлах, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, нийгэмд, байгаль орчинд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх.